За оны өмнө холмос ярьсан. За өнөөдөр бол шиврийн тухай ярина. Яагаад ийм одоо яриад байгаа юм бэ гэхээр мэдээч хэрэг хүн болгон шивртэй байхгүй, хүн болгон холмостой байхгүй шүү дээ. Мэдээч хэрэг. Гэхдээ бид нар ээж хүний хувьд өөр хүүхдтэй үлгэр дуурайл болоод хүүхдүүдэд зааж өгөх юм байхгүй юу? Тэгэхээр одоо магадгүй өсвөр насны чих хүүхэд одоо хөлн шивртэй байгааг өөрөө мэдэхгүй байж болно. Хүүхд чинь спортоор хичээлээд хуцунараа одоо сайн зааж өгөхгүй бол мэдээж хэрэг сугнаас нь үнэр гараад холмостой болохыг хэн ч үгүйсэхгүй мөн нөгөө шивртэй болохыг ч үгүйсэхгүй тийм ээ. Спортоор хичээлээд захаар хүүхдэд хөөс их гараад хамархан шивртэх боломжтой шүү дээ. Тэгээ мөн байн гусанд орохгүй хөлийн ариун цэврээс авахгүй бол бас шивртэй болох бас боломжтой шүү дээ. Тийм учраас одоо нэгэн хүүхдүүдээс ч юм уу одоо хажуу авирганы ч хүмүүсээс одоо шивэр ч юм уу холмос үнэртэй байвал бас миний зөвлөгөөг бас сонсороо гэсэн үднээс иймэрхүү юм яриад байгаа шүү. За тэгээд нөгөө спортоор хичээлэхээс гадна нөгөө хувийн одоо хөлний ариун цэвэр тэгээ өмсөж байгаа гутал өмсөж байгаа ойм центраас болоод бас шивэртэх аюул та. Шивэртнэ гэдэг чинь тэгэл нөгөө хөлс их гарснаас болоод тэгээ нөгөө нэм бактери үрлээ тэр нэм бактери чинь үнэр болж хуурж байгаа шүү дээ тий. Тэгээ явандаа бол мөөгөн цэрв бий болно. Тийм учраас тэрнээс сэргүүлэхийн тулд ариутгах хэрэгтэй, байн хөл гараа угааж хөлний ариун цэврээс ахих хэрэгтэй. За оймсоо өдөр болгон угааж өдөр болгон цэврээ оймс өмсөх хэрэгтэй. За тэгээ усанд орсон алчуур, хөлний алчуур хоёр тусдаа байх хэрэгтэй. Ялангуяа одоо шивэртэй болвол хөлнийхээ алчуурыг дандаа тусад нь байлгаараа, хөлөө дандаа тусдаа арчаараа. За тэгээд мэдээж гутал пүүзээ байнга солиод боломжтой бол пүүзийг бол юу доторх нь салгаж байгаад бас угааж болдсон шүү дээ. Одоо гутлынхаа улвчийг бас солиороо. За тэгээ гэрийн нөхцөлд арилгах арга байна. За 4-5 сармис нунтаглаад одоо 100 мг болгож байгаа. Тэгээд хөлийнхаа салаанд түрхээд 30 минут байлгаад угаагаад 7 хоног. За тэгээ 96 оны судалгаагаар оролцогчдын 79% нь 7 хоногийн дараа ихэд шиврнээсээ салсан байсан гэсэн. За мөн одоо бүх давснууд байдаг шүү дээ тий. Далайн давс нөгөө Epsom salt давс байна. За тэгээд магний сульфат энтерт бол өдөр болгон 20 минут хөлөө дүр. Дээр нь бол бас нэг хоёр халбах хоолны халбах уугс ус хийчээрээ. За тэгэл угаасныхаа дараа хөлөө дүрснийхаа дараа сайхан хуурай алчуураар хуурай олтол нь хөлийнхаа салаагийг сайн арчаад авах хэрэгтэй. За тэгээд мөн нөгөө талк одоо хүүхдийн baby powder гэдэг чинь пүүдэр цацдаг юм бэлээ. Гэхдээ бол мэдгүй энэ яг хэр үр дүнтэй байдгийг мэдэхгүй байна. За тэгээ мөн янз бүрийн ингээд юу байдаг шүү дээ. Tea tree oil-той одоо амин тостой тос өөрсдөө хийж заслах хийх арга байна. За тэгээд нөгөө 70% рапин одоо спиртнүүд гэдэг шүү дээ тий. Цэвэрлэгэнд хэрэгэлдэг нөгөө ариутгалд хэрэгэлдэг тэр спиртүүдийг устаа холж шингэлж байгаа төлөө өдөр болгон бас дүрж болно. Одоо ийм цацлагтай усанд хийж агаад цацлах хөлнийхаа хуруунд руу салаа руу цацаж болно. Тэгээд ер нь бол хөлнийхаа хурууны завсар хоорондыг маш сайн хуурай байлгах хэрэгтэй. Тэгжээч хуурай байгаад байнга өдөр болго угаах юм бол шивэр гэдэг юм байхгүй болно. Тэр ихлгээд